Hi guys, Sabан. За би сая хэдэн оронтой код хийснийг та бүхэн тоолж амжсан уу? Амжааг бол ухраагаад үзээрэй. Ажлаасаа тараад гэрэл рүү орсон чинь шал танихгүй залуу, шал танихгүй хүн таны гэрээс гараад явбал яах вэ? Амар агаз. Би 2024 оны 2 сард гарсан нэгэн мэдээг авчирлаа. Энэ мэдээн дээр гарч байгаа хэргийн хохирогч нь 20 гаруй настай нэгэн эмэгтэй байгаа. За энэ эмэгтэйг би цэцгээ гэд нэрлэлжээ. Цэцгээ яг л одоо бидний ажилтан за ажлаа тараад за гэрлүүг орж шал танихгүй нэгэн залуу өөдөөс нь гараад иржээ. Энэ залуу цэцгээг хараад юу гэж хэлсэн бэ гэхээр 0 яралтай орох хэрэгтэй байсан учраас танаа хаалга онгорхой байсан. Тэгэд би 0 орох гээд ороод ирчихлээ гэж хэлсэн байгаа. Өөрийнх гэрээс нь шал танихгүй хүн гараад ирэхэд мэдээж сандран айн. Тэгээд цэцгээ цагдаад мэдэгдэхээр нэг давхар руу зогтож буусан байх нь. За тэгтэл цэцгээг цагдаад мэдэгдэж хооронд тэр залуу дахиад цэцгээгийн гэрэл рүү ороод хаалганы наан цаана үзэж хараад за карманаас нэг зүйл гаргаж ирээд хаалганы код оруулдаг хэсэг дээр байгаа гарын ханхийг арилгаж эхэлсэн байх нь. За энэ бүгд мэдээж CCTV-д бичигдсэн байгаа. Тэгвэл цэцгээгийн гэрэлд орсон энэ эрэгтэй хэн бэ? За энэ эрэгтэй нь 32 настай. За цэцгээгийн хөрш айл хажуу айлын A гэдэг залуу байсан байх нь. Хэрэгтэн A нь цагдаад анхудаа мэдүүлэхдээ за юу гэж мэдээлсэн бэхээр 0 яралтай орох шаардлагатай байсан учраас өөрийнхөө гэрийн кодыг оруулсан чинь энэ цэцгээгийн гэрийн хаалганы кодтай яг адилхан байж тараад би андуураад орчихсон байсан. Би үнэхээр санамсаргүй байдлаар энэ айлынд орчихсон байсан гэж мэдүүлсэн байна. Үнэхээр хэрэгтэн A-ийн хэлж байгаагаар цэцгээгийн гэрэл рүү санамсаргүй байдлаар ганц удаа орсон үнэн болов. За энэ A гэдэг залуу цэцгээгийн гэрэлд орохын тулд маш төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн байна. За энийг яаж мэдсэн бэ гэхээр тухайн байрны CCTV-гийн бичлэгийг сэргээж аваад хизээнээс эхлээд энэ залуу цэцгээгийн гэрэл рүү орж эхэлсэн байхыг хайж эхэлсэн байна. Шүүж эхэлсэн чинь ямар бичлэг гарсан бэ гэхээр хагас сарын өмнөөс хэрэгтэн A нь цэцгээгийн гэрэл рүү өдөр болгон орж байгаа бичлэг CCTV-д бичигдэж үлдсэн байх нь. Хаалган дээр нь чихээ тавьж дуу чимээ сонсно, коридороор нааш цааш шалахад амьдралын хэв маяг энэ бүгдийг нь ерөнхийдөө ажиглаж эхэлсэн байх нь. Гэрийн цонхны тавцан дээр гар утсаа тавиад за тэр хүний мэдээллийг олж авахыг хичээсэн байна. Цэцгээгийн хаалганы код оруулдаг хэсэг дээр цэцгээг мэдээж хурууны хээнүүд үлдсэн байгаа. Энэ хурууны хээ аль тоон дээр илүү тод үлдсэн байгаагийн гар утсаараа гэрэлтүүлж агаад хайж эхэлсэн. Хэрэгтэн A цэцгээгийн за тэгбэ буюу хүргэлтийн бараан дээр хувийн мэдээллийг хараад цэцгээ гэдэг хүн ганцаараа амьдардаг эмэгтэй байх нь зайлшгүй гэдсэн за мэдээллийг олоод авсан байгаа. Цэцгээгийн ажилдаа явдаг цаг, ажлаас тардаг цаг за энэ бүх цагийг ерөнхийдөө мэдсэн. Цэцгээ ажилдаа явсан хойгоор нь цэцгээгийн гэрэл рүү орж эхэлсэн байгаа. Хэрэгтэн A-ийн цэцгээгийн кодыг олохын тулд мэдээж олон код хийж үзсэн байгаа. За CCTV-гийн бичлэгдээр харагдаж байгаачлан хаалгаа онгоолгоод орхингуудаа цэцгээгийн гэрийн үүд рүү очиод олон код хийж оролцож байгаа байдал нь цэцгээгийн кодыг олоод хаалга нь онгоож байгаа байдал нь CCTV-д бичигдсэн байна. За үүнээс хойш давтамжтайгаар байнга орж эхэлсэн байна. Тэгээд хэрэгтэн A бол ерөнхийдөө ганц удаа санамсаргүй байдлаар цэцгээгийн гэрд ороогүй. Гэхдээ энэ бол амар аз. Яагаад вэ гэхээр одоо цэцгээ гэдэг хүн маань өөрөө залуу эмэгтэй хүн ганцаараа амьдардаг. За гэр гэдэг маань ерөнхийдөө бидний амар амгалан байдлыг хангаж идэг, аюулгүй байдлыг хангаж идэг цорын ганц орчин бол явчихж байгаа. Энэ хүн юу хийсэн нь мэдэгдэхгүй. За хэрэгтэн A нь цагдаад мэдэгдэхдээ цэцгээгийн гэрт ороод би зөвхөн цэцгээгийн дотор хувцсыг үнэрлэж кафе авдаг байсан гэж мэдүүлсэн байгаа. Энэ мэдүүлэг үнэн зөв эсхийг хэн ч хэлж мэдэхгүй. За цэцгээ хэдийгээр энэ газраас нүгөөд явсан ч гэсэн цэцгээгийн хувийн мэдээлэл аль хэдийн тэр хүнд алдагдсан байгаа. Тэр хүн хизээ нэгэн цаг дахиад цэцгээд ямар нэгэн хор уршигтай гэмт хэрэг үйлдэх магадлал бол маш өндөр болцоо. Манай Монголд болохоор түлхүүрээр тоожилж гэрээ онгойлгож хаадаг байна. За Солонгост болохоор ийм нууц дугаар буюу код оруулдаг ийм цоочнууд бол маш элбэг байдаг. За бидний оюутнуудын амьдардаг жижигхэн хөлсний байрнууд ч гэсэн бүгд код хэлбэрийн цоочтой байдаг. Тэгвэл бид энэ байдлаас яаж сэргийлэх вэ гэхээр цоочны дууг нь хаах хэрэгтэй. За би хэдэн оронтой тоо оруулж байгааг мэддэхгүй байх хэрэгтэй. За хоёрдугаар хуурамч код оруулах боломжтой байдаг.
За энэ юу гэсэн үг вэ гэхээр ихэнх айлын нууц код 4 оронтой эсвэл 6 оронтой байдаг. За ялангуяа 4 оронтой кодыг маш ихээр хэрэглэдэг. Яагаад тэгэхээр хурдан богино хугацаанд цээжлэхэд амар гэдэг. 4 оронтой кодоо оруулахаас өмнө хурамч коднууд оруулж үзээрэй. За юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл манай гэрийн код 5 6 7 8 гэсэн кодтай байлаа гэж бодъё. Тэгвэл гэр рүү орохдоо 5 5 5 6 7 8 гэсэн кодыг оруулахад код нь цааш маань болохоор 5 6 7 8 гэсэн кодыг хамгийн сүүлд оруулсан энэ кодыг миний үндсэн код, миний жинхэнэ код гэдгийг системд оруулаад онгойлгодог. Өөрийнхөө жинхэнэ кодыг оруулахаас өмнө хуурамч код оруулаад хамгийн сүүлд нь өөрийнхөө хаалганы жинхэнэ кодыг оруулдаг зуршилтай байхад бол бид нар ямар нэгэн аюулаас өөрсдөө хамгаалах анхан шатны алхам юм болов гэж би бодож байна. Тэгмээс энэ аргыг та бүхэн хэрэглээд үзээрэй. Ихэнх кодтой цаашинд бол хэрэгжих бах. Иймэрхүү зүйл дээр ерөнхийдөө анхаарал болгоомжтой, сэрэмжтэй байхаас бол илүүдэхгүй байх гэж бодоод өнөөдрийн энэ мэдээг жишээ болгоод авчирлаа. Танд багш гэсэн тус нэмэр болсон байх гэж бодож байна. Зөвмөрөө дараагийн мэдээгээр дахин уулзъя. Bye bye.